Адиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар хэсгийн бэлтгэгч нь таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яа ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөл. Эвис телевиз мөрөөдөл бийдэг нэвтрүүлэг. За 2023 онд бид та амьдралаа өөрчлөмөр байна зорилтод төслийн 9 дугаарыг үзэгч та бүхэнд хүргэжсэн. Энэ удаад бид та амьдралаа өөрчлөмөр байна зорилтод төсөлдөө нийгэм хамгааллын төвөөс 5 оролцогчоос сонгож авсан. Өмнө хаана амьдарч ирсэн? Манай гадуур амьдралаа төс. Гэтэ яг хөө орцонд бол хандахгүй. Энэ сүүлийн үед ингээд өөрөө бодож явах бодлоо ер нь тэгэл архинаас л хамгийн гол бүх юм болсон юм шиг санагддаг шүү дээ. Тэгэл дийлэнх зэн архинд их гүн гүнзгий орсон. Үнтэй муудалцал юм шиг л. Тэгээд дагзруу тоосгоо зохиолцсон юм шиг. Тэгээд одоо энэ баруун тал сааджилтаа болсон. Уран бүтээлээ хийлээ, өөрийгөө их сайхан гэж бодно, мундаг гэж бодно тийм ээ. Сүүлийг 18-ыг оролцож гэн хажуугаар нь уран зураг хийчин бас хүн чинь бас нөгөөөртөө эргэлздэг юм байл та нөгөө одоо ийшээгээ ингээд орох уу, болох уу, сэтгэлийн тийм хийгээрээ одоо гарах уу чадах болов яах бол гэдэг. би хаа чин жоохон танирдсан юм одоо болоод одоо нүүр ам юм болчоор жоохон хүмүүс жоохон зайгаа байх нь ихсээд ирсэн. За намайг сайхан хөөргөдөг, хөгжөөдөг хүмүүс гарч ирнэ, хүрээллүүд би болно. Би тэр арай өөр юм биш үгээс бодож эхэлнэ. Тэр үеэс нөгөө архины давалгаа чинь эхэлнэ. Архины найзууд чи хүрээ их том шүү дээ. Сайхан найзууд ингээл байлаа гэж бодоход чинь ер нь гол найзууд нь ерөөсөө архины найзууд л байгаа юм чинь. Тэгэл тэрнээс хойш агуу хөх цалаа явсан. Тэгээд одоо хамаг залуун цал архинд зориулж байна. Саач хагцсан аргагүй нэг хавханд хийчдэг зүйлч байна. Тэгээд архил гэдэг юм байна шүү дээ. Одоо амьдралынхаа сүүлийн 30 жилээр би архитай үндсэндээ маш ширүү холбож өнгөрүүллээ шүү дээ. Хэмжээнээс нь өөрийнхөө хэмжээнээс хитэртэл хэрэгэлсэн хор оршиг нь л энэ бодлоо гэж боддөө шүү дээ. Сайхан боломжуудыг болцсон. Сайхан хүртэ суугаад амьдрах тэр сайхан боломжуудыг алдчихлаа. Амьдралдаа мөрөөдөж явсан сайхан мөрөөдлүүд байхгүй боллоо. Одоо ер нь гэхдээ би өөр архитайгаа тэмцэе гэж дотроо бодоод байна л да. Аль нутгийн бэ та? Би чинь Улаанбаатар хотын 2 дугаар төрхийн хөлт шүү дээ. Тийм манай хэрчийн 2 дугаар 40 мянгацд. Аха. 24 дугаар сургуулийн хажууд 16 дугаар гэж байсан тэнцээ. Би чинь 1 дугаар ангитай тэнцээ анх ороод. Тэгээд нөгөө эмээ өөр нөгөө Эрдэнэт рүү явахдаа намайг аваа авчихгүй. Ээж хоёр салцсан байсан үе. Тэгээд Эрдэнэт хотын 1 дугаар 10 жилд очиж суралцаад. Тэгээд одоо эн чинь бас зулаа битэр чинь бас энэ одоогийн хажуудлын вариатыг хажуудлын 20 дугаар сургуульд чинь бас 10 дугаар ангидаа суралцж ирсэн юм шүү дээ. Тий. Гэхдээ яг өнгөн нутаг бол 2 дугаар ч юм их л та. Тий. Одоо би ч өөрөө хүүхэд байхдаа спорт юм байдаг байсан. 7-оос 10 нас хүртэл ширээний теннисээр хичээллээд. Тий. Тэгээд эрдэнэс бас яхаа улсын армаард оролцоод 2 дугаар, 4 дугаар, 5 дугаар байранд оролцсон байсан. Тэгээд тэрийг хайчаад нэг эмнэлгийн улмаас хайчаад урлаг руу 10 настайгаас хойш одоо би яриад байгаа ундрах гэдэг залуутай хамт хүүхдтэй ангийнхаа хүүхдтэй бид тэр мөнгөн жигүүр гэж хамтлаг байгуулад явж исэн. Тэгээд рэп бүжиглээд нөгөө явж исэн. Тэгэл 11 наснда сүнстэй холбогдвол манай надаас ч 2-3 насаар ахуулсан л та. Тэгээд нөгөө хэдтэйгээ сүнсд ороод тэгээ ерөнхийдөө хамтлагаа тэгэл аваа явсан да. Биднес одоо өөрснөө манай лавга отгоо орчин болохоор хамтлагын толгойг яваа. Гэхдээ биднес ч өөрснөө тал бүрийн үүрэгтэй болохоор би шүлгээ бичээ явна, лавга аяаг явна, зулаа маань бүжгээ тэглээ явчихна. Өөрийн үүрэг хариуцах байсан болохоор тий. Нэг жоох ингэж. За хамтлагтад шүлгээсэн гэхээр та хичнээн дууцах байсан. Яг дуу болсон шүлгүүд гэх юм бол за бодё чи уурамж концерт, сэтгэл дотгон артс. За тэгээд хар шингээс арцх юм бол яг хаа нэг 20 хэдэн дуу, 30 дуу яг хамтлагтаа бол нэг хүмүүс хүрсэн ч хүрээгүй ч нэг тиймэрхүү хийсэн. Яг өөрөө хуваараа бол 200-аар 300-аар нэг дууны үг бичиж яваад байгаа байхгүй. Яг гэхдээ сүүлүүд яг хамтлаг дуучдаас хамтраад бас нэг дуу хийж өгөөд яваад байгаа.
Тий. Сайн гудамжинд гарчаад бол ямар ч уран бүтээл хийгээгүй. Зөвхөн архины уран бүтээл хийгээл яваад байгаа. Тэгээд Та яагаад ингээ арх руу гүнзгий орчих вэ? уул нь би арх уудгүй байсан байхгүй. Зөвхөн хаяад нэг 100 г татчаал ингээ тааруулаад ердөөсөө 7 хоногт нэг 100 г амл татна. Төөр арх уухгүй. Тэгээд нөгөө гэр бүлийн асуудлаас болчоод гэрээсээ нэг 9 сараас хойш гараа явцсан чинь хүчнийг ихчлэг идэлчтэй юм бил. Намайг хүү яа гэдэг хүн байхгүй болохоор бүр ингээд тэгэхдээ арх чинь өөрөө тийм нэг юм. Яг ингээд өөрийгөө яг хараамын бодоо явж байгаа юм бол зүгээр л аршаа айгүй гоё байгаад байгаа байхгүй. Яг уул нь бол тэр нь тэгээд хэтрүүлээд хэргэлчих юм бол хордоо зүрхэн зөксөөл өгч чинь нэг бол гудамжинд хөлдөөд өгөх, нэг бол тэгэл хүн даалуулдаг ч юм уу, хүн алаад шоронд ордог ч юм уу. Тэгээд сүүлдээ ингээд дотроо ингээд бодоод байсан чинь тийм гудамжны экстрем амьдрал гэдэг чинь зүгээр л амиа утсан улсуудын амьдрал яваад. Тэднээс бол нэг зовж шаналаад байх юм бол үндэ байхгүй. Санаа зовхгүй. Тий. Чи амьдралын тийм юм эргүүлэх гэж байдэн шүү дээ. Одоо шийдэл хүүхэд үлсөөд ирэхтний гараад гүйж байгаа тасга авчин байрны мөнгө нэгтгэн тогныхоо мөнгө төлж нэг тэгж бид нар ч өөрөө тийм хариуцлагатай амьдрах хэрэгтэй байсан чинь гудамжинд гарах юм бол тийм санаа зовхон байхгүй. Яг адууслаг шийд чанар илрээд би ч өмнө өөрөө тамхиныхаа шиг гудамжинд хайдгүй байлаа. Одоо бол хаяа сурчлаа. Нусааны игээ сурчлаа. Улаан гэрлэр гүгээ гараа сурчлаа. Чи яг нэг ич зоох тийм байхгүй болсон нэг адууслаг шийд чанартай яваад байгаа. Та да гэр бүлтэйгээ танилцаа суугаад хэдэн жил болж байгаа юм? 26 жил, 25 жил болчих шүү дээ. Чинь одоос олон жил болсон. 26 жил болсон амьдралаа одоо ингээд хэдхэн сар өгөөжч болохгүй ч тийм. Харин тийм. Тэгээд яг энэ одоо үний амьдрал гэж тааш юм байл л да. Тэгээд хөгшөрсөн. Нас бараг ингээд би ч доороо хичээл насандаа очилоо шүү дээ. Эдгээр насандаа очсон. Иймэрхүү үед дээр ингээд салаад нийлнэ гэхээр хүн бас амьдралд бас хамаагүй тийм ам гарч болдгүй юм байл л да. Одоо би өөрөө энэ дээрж бас шоконд ороод одоо бас надад бас нэг жоохон сэтгэл зүйн бас нэг юм сэтгэл зүйч бас надад хэрэгтэй байна. Би сүүлүүд амар тийм депрессэнд ороод яваад байгааг би мэдээд энэ амар шокын байдалтай яваад байгаа байхгүй. Тэрийг хүнд яаж илэрхийлэхээ мэдэхгүй зөвхөн арх ууж ингэ яваад зээгээ имлэгт асран сэлэгдэн хөрөж өгөн аавна хүүхдүүдийн хурал зөвлөгөөнд биел явна хажуугаар нь ажиллаа хийн тийм л хүн шүү дээ. Манай зээ ханаа төрөл хөвтөнд бүр ингээд 2 сартай нэрээ багт нь би хүртэл имлэг даваад хөвтөл дараа нь тэгэл дахиж имлэг давж хөвтөл биел дандаа харддаг гэсэн. Тэгээ хажуугаар нуран бүтээлийг явна. Хүүгийнхаа скул полицийг нь хийн. Эцэгхийн хуралд нь биел очин хоол ундаа би хийн. Уул нь би бест ап баггүй. Тэг яг тэр асуудал дээр очил охиныг тэгэл хилцэн чинь цагтаа үрж ирээд ямар ч өрн зүүн асуух юм байхгүй очил бүх барай явчих байгаа. Тэгэл ажиглаж явж ирчээл за аав тэгвэл гэрээсээ гараа явъя. Өхөө үлийг үүднээ та нэг ингэж яв. Та нар үлдгээд гараа явчихсан. Тэр л жоохон алдаа болцсон юм бэ. Ямар ч эндээ манай эхнэр манай охин хүүгийг аяга угаа хогоо шүүрт гэрээ цэвэрэл хогоо асах гэхэд яах юм бэ? Миний охин хүү хичээлээ тавтгээд би өөрөө өмнө дандаа л гараад хийчихдэг. Тэр л миний алдаа болчиход байгаа байхгүй. Хүүхдүүдээ бас жоохон буруу өмөж үлдсэн юм байна. Тэрийг эрхлүүлсэн юм байна. Энд чинь би хүүхдүүдтэй хайртай хүн л шинжтэй. Тэгчтэй би өөрөө айлын ганц айлын хүүхэд. Нийлсэн амьдралын зовлон байхгүй. Тий. Манай ээж оройс алдсан. Эмээ өөдөө би өссөн. Дандаа хөгшчүүдийн сайхан хайранд өссөн хүмүүс байсан болохоор гэр бүлийн ач харгалыг би өөрөө мэдэрдэг байхгүй. Одоо би годомснаас ирж байгаа шүү. Ой дээр одоо хийх. Годомснаас би хоорондоо өөрөө ийм хот одоо шүү сайхан биш үү. Аа өндөө энийг өмсөхгүй зөндөө яагаад. Та хэд хоног гадуур хонсъя? Замшсараас өрш гэл орчин. За энэ шинэ өмд гэсэн та өмсч. Шинэ өмцөд байгаа ингээд үеж. За таагчны юм чинь би Дотор орохоор юу байгаа? Усанд орох газар байгаа. Та оронгуудаа орчоорой. За усанд. Үлийн бараг 2-3 сар бол уулаа бүр. Өдөр шөнөгүй уулаа. Бас ч бас би сайтай юм бэ бас. Яаж ингэ хүн ч зүрхэн хаагдаад сая эмчнэр бас хэлж шít хугацаа болцсон биш тэгээд. Энэ харин ч гайгүй бас нэг ингэ танагтайгаа ингэ яваад байсан бэ. Тэгээд одоо яаж чад ажиллахнаас шууд болно. Тэгээд энэ хоол идэхгүй юу? Хоол идэхгүй харин тэгээд ингэ ердөөс зогсоо цайг яваад амар чин хасцсан байна. Тэгээд одоо харин ч яг үнгүй фитнес явцсан юм шиг байна бас нэ одоо. Бүр дугаараас залгааг бол та бүр ирэхгүй нэ. Тэгээд юм зар гаргаснаа хоёлаа хэдэн мессеж ичсэн ийц. Харин тий хамгийн гол нөгөө хүн чинь нөгөө бас аминдээ хайртай юм байна. Бас нэг хүлдээд өгчих юм болов одоо энэ чинь угнаасаа энэ арх уухаар манай залуучууд бас сайн мэдээд байгаа. Арх уугаад яачих юм бол ердөөсөө хүнд 2-3 хон сонголт үйд юм байна. Нэг бол хүлдэж өгнө,
Нэг бол тэгээд зүрхийг хаагдаад архинд хордоо зүрхэн зогсно. Гуравт нь бол славаар. За дөрөвт нь бол хүн алдагч юм өөрөө хүн даалуулаад тэгэл өөр сонголт байхгүй. Тэгээд арх уугаад унаасаа байшин сав аваад машин тэрийг аваад сайхан амьдрэх зүйл байхгүй байгаа шүү дээ. Тэгж л ойлгоод юм л да. Үлдэж байгаа одоо маав мөн тэнгэрт байгаа ээж одоо миний мөн хүүхдүүд байна. Одоо ихнэр маань ч бас санаан зов шүү дээ. Ичиж амьдрэх шүү дээ. Үлдсэн насанд нөхрөн цаг бусаар тэгээд өөрийнхөө жамаараа нас ороогүй, хүчин зовлонгоо нас ороогүй тэгээд нэг архинд ордоод өгцөн. Тэгээ моорог дээр очиод ийдсэнгүй хүн гэдэг шиг тэгээ байж байгаа л нөгөө хэд нь таниал үйлч хичгэрэл тэгэл. Унаасаа хүн чинь хоёрхан хүлээлгээ өөрөө байгаад байгаа байхгүй. Одоо хүн бие нь муудаад очиод эрчим рүү нэг орно, моорог руу нэг орно. Тийм л зам биш дээ. Тэнийг ус хийлээ оролцно 3 зам л байна. Эрчимтс ихээ моорог. Тэгэхээр энэ 3 замыг сонгохдоо хүн өөрийнхөө сонголт юм байна. Өвчнөр явах нэг өөр, жамаараа явах нэг өөр, хөлдөөд өгөх нэг өөр, архинд ордоод өгөх чи бүр амар. Таад өвөл эхэлж яхад гарсан юм шүү. Тэгэхээр чин хүүтэнд гадаа хонсно уу? Ер нь Юу яа тийм бэ? Би ч бүр Сүхбаатарын талбай дээр бүр 7 хоног ингээд та нар өмсөхгүй дээ. Хоол мол идэхгүй. Зүгээр ингээд хажуудаа цэвэр ус авчин нэг 100 г аваад тавьчин. Тэгэл хүүхдүүд төр яг 9 сард чинь гоё үе хийдэж шүү дээ. Тэгэн гутлаар хүүхдүүд чинь ингээд скиборч одоо юм уу тэгэл скит рол гитэн сунаад явахад тэднээсийг хараад ингээд тэр хонготой юм тийм чи 7 хоног байж байгаа юм чинь. Өдөр шөнөгүй ингээд суугаагаараа. Тэгэл жуурчт муурчт явахад нэг жоохон гайд хийгээл нөгөө хэдээсээ нэг хоол юм болчихно. Ангар сэргэлэн байдаг. Тэг би шал өөр амьдралдаа өөр ажил хийж үзсэн тухайд. Тийм машин угаалгын газар би ороод тэ нэг сараас амар ажилласан шүү дээ. Үүрчүүд чи татаад бүр шал өөр тий бүрсэн шүү. Би чи яг нэг сэтгэлээ зориулах юм бол амар байгаа байхгүй бүр. Сар гэж сарын хугацаанд бол зүгээр байнгын үйлчлүүлэгчтэй болоод тэг годомжинд тэгээ хоноглоо явах чи яа бас л эвгүй яа. Яг тэр хүүтнийг мэдрээд байгаа ирээд чинь бас нэг юм хүнээс адреналин ялгараад ингээд хүн амьд гэж үзсэн юм уу? Гүтээ гэрлүү харин тийм гэрлүү орох гэж үзээ манай аврагууч нэг код модоо солилцсон нөгөө чинь бас сайхан гараад байгаад байгаа байхгүй манай тэр хамгийн гол нөгөө хүн чинь годомжинд нэгэ байхаар чинь нэг юм экстрим амьдрал гэдэг чинь юу юм бэлээ нэг юм бас нэг хэцүү байсан ч гэсэн тийм нэг юм бас сонирхол татдсан байна их сонио би өөр урлагийн болооч тэр юм тэгээд нэг юм хүмүүсийн хандлагыг харах гал тэг усууд чинь уунаас тийм годомжны тийм танашааны юм шиг хүнд амар тийм дээрлэхүү ханддаг юм байна. Нүднийхээ булан гараараа зарим усууд нь их гоё. Тэгэл сандал дээр ингээд суугаад навсаасаа уцтай ингээд суугаад байж байгаа чинь ингээд хүмүүс хурж ирээл. Аха ядарч ийн үгүй ядарч ийн ах нь одоо ингээд үйж ийн гэсэн чинь ингээд 20 мянган цаас дансаа өгч гээл 50 мянган төгрөг шилжүүлээ танихгүй усууд шүү дээ. Тийм сэтгэл манай Монголын залууч гэх бай. Ахаа нэг нэг копи аваад уучих тий. Гिच гээд. Тэг миний ганц гол зүйл нэг юм бол одоо зүгээр л ихнэр хүүхдээ цагаан дотно ингээ байгаад салж нийлэхгүй хүн шиг илэг бүтэн амьдрмаар л бас дотроо бодоод байл та. Би дүнгийн сайхан ихнэрийг үзэн ядаад явуулсан. Тэгтээ үгүй юм бэ. Бас надаач бас буруу байгаад байгаа байхгүй. Ихнэрийнхөө самаагүй гэж тий. Буруудахж болохгүй, хүүхдүүдэд буруудахж болохгүй. Тэгтээ тэр би өөрөө ноотоо байсан болол тэр гур ууралцсан байгаа шүү дээ. Тийм л. Одоо тэгээ архинаас гарч чадна үстэй та. Одоо би өөрөө үгүй би одоо шууд гарна. Та нартай хамлаа. Хэрвээ би архинаас гарч чадахгүй байх юм бол амьд яваад яах вэ нэр. Зочтой мөрөөдлөлийн нэвтрүүлэгтэй хамтран Адиктологийн төвийн хамт олон маань хамтран ажилладаг. Өмнөх дугаарт ч гэсэндээ Адиктологийн төвд одоо оролцогчдоо 21 хоногийн хугацаанд хэвтэж имждүүлж одоо цогц үйлчлэгээ эмчилгээг авч исэн бол энэ удаа бид нар 5 оролцогчоо 14 хоногийн хугацаанд Адиктологийн эмнэлэг дээр хэвтэж имжлүүлэхээр болсон байгаа. Тэгэхээр Адиктологийн эмнэлгийн талаар бас товч танилцуулгыг хүргэх зүйтэй ах гэж бодож байна. За манай Адиктологийн төв нь болохоор нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа нийслэлийн хүн ам донтох эмнэлгийн төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг. Хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлдэг одоо ийм 89 ортой ийм эмнэлэг байгаа юм. За тэгээд мэдээж үйл ажиллагааны үндсэн чиглэл нь болохоор чинь архин донтох эмгэгтэй, бусад одоо мансууруулах бодисын донтох эмгэгтэй, тамхин донтох эмгэгтэй. За мэдээж бас архин шалтгаантай хүний гэр бүлийн хүмүүст тийм ээ стрессийн шалтгаанд эмгэгээр нь
онцлоод хүлээж авч хэвтүүлийн эмчилдэг ийм нэлэг байна. Нийслэлийн хүн ам тусламж үйлчилгээ үзүүлж байгаа боловч хөдөө орон нутгаас зорж ирээд хэвтэж эмчилүүлээ тусламж үйлчилгээ авъя гэсэн ийм эрэлт хэрэгцээ маш их байдаг. Энэ маань болохоор өнөөдөр Монгол улсын хэмжээнд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд нэг 30-аас 50 орн, ер нь 50 ортой гэж би сонссон. 50 ортой ийм донтолтын клиникийн тасаг байна. Тэгээд манай энэ нийслэлийн харьяа энэ адиктологийн төв гэдэг 89 ортой тусламж үйлчилгээгээ үзүүлсээр явж байна. За нийт хэвтэн эмчилүүлэгчд маань бол жилдээ бол ингээд тоо судалгаа статистик үзүүлэлтүүдийг харж ахлаар сүүлийн одоо 22, 23, 24, 25 онууд 24 онуудад гэдэг ингээр сүүлийн 3 жилийн статистикээр бол 3400-аас 3600, 700 гаруй хүн хэвтэн эмчилүүлж байгаа. Хэвтэн эмчилүүлэгчдийн 90 гаруй хувь нь бол архины хамааралтай. Ийм хүмүүс яна эндээс ингээд харахаар өнөөдөр архин доонтох хэмгэг тийм ээ архины хамаарал нэлээд их одоо асуудал болоод байна гэж ингээд харагдаад байгаа. Тэр дундаа бас эмэгтэйчүүдийн хэвтэлтийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай. Архинд онцсон хичнээн хүн байна гэж үздгийн тэдний хэдтэн танай амьлаг хүрч үйлчилж чадчихна гэсэн үг. Ер нь бол одоо сүүлийн үеийн тэр судалгаа харьцуулсан судалгаануудаас харж байхлаар оролцоогоор бол 140 мянга гаруй архины хамааралтай хүмүүс байна. Ийм 140 мянга гаруй хүн одоо энэ тусламж үйлчилгээ шаардлагатай байна гэж байгаа. Тэгээд одоо манай төв дээр 3400-аас 600 хүн хэвтэж жилдээ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн донтолтын клиникт бас тодорхой тооны хүмүүс хэвтэж байгаа гэдэг ингээд нэг 5000-аас 6000 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Тийм ээ улсын байгууллагаар. Тэгэхээр нэг ойролцоогоор нэг 7000 гаруй хүн юм уу 7% орчим юм уу да. Их маш бага хувийн одоо хүмүүст нь болоо юм тусламж үйлчилгээ үзүүлээд тэгээд тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүс их байгаа. Тэгээ өнөөгийн эмнэлгийн нөхцөл байдал болохоор чинь нөгөө гүйцэтгэлийн санхүүжилттэй холбогдуулаад биднээс өнөөдөр хүнээ бол одоо ингээд урт удаан хугацаанд эмчлэх шаардлагатай байдаг. Ер нь одоо донтолтын эмчилгээний стандарт өдөрдмжин дээр бол юу гэж заасан байдгүй гэхээр олон улсад 3 сар хүртэл хугацаагаар хэвтэн эмчилүүлнэ. Энэ хугацаанд нь бол эмийн эмчилгээ одоо хордлого тайлах, биеийн завир шаналгааг арилгахтай архины хордлого шаардлагатай сүйдэлтэй энийг одоо тайлах эмчилгээ, харьлах эмчилгээнүүд хийн. Энэнийхэн дараа бол одоо сэтгэл зүйн эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, заслууд, сэтгэл нөхөн сэргээх ажлууд, нийгмийн ажлууд ингээд хийгдэж яваад 3 сар хүртэл хугацаанд эмнэлгийн нөхцөлд хэвтэн эмчилүүлж агаад тэгээ 3 сарын дараа одоо 24 сар хүртэлх хугацаанд хяналтанд дэмжин туслах бүлгүүдээр тийм ээ сэтгэл сэргээн засах тусламж үйлчилгээгээр энэ хүний бол эдгэрэлтийг хангаж явах ёстой байдаг. Тэгтэл өнөөгийн нөхцөл байдал маань яг ийм хэмжээнд тийм ээ ажиллах боломжгүй байгаад байна л да. Тэгэхээр бид нар бас энэ мэдээж энэ үйл ажиллагааг явуулахад санхүүжилтийн асуудал дээр бас улс бол дэмжлэг үзүүлнэ, судлаач тий судалгаа хийгээч гэд ингээд бас ийм байдалтай явж байна бидгээд. Хамгийн сүүлийн жишээгээр ихэд одоо бидний нэвтрүүлэгт орсон хүмүүсийн маань тий бас нэлээдгүй хувь нь өнөөдөр засвар сайжралтай сайн сайхан байгаа шүү дээ. Тийм 50-аас дээш хувь нь маш их үр дүнтэй байгаа. Яг олон улсад бол 70-80% гэдэг. Гэхдээ бид нар зөвхөн одоо миний хэлсэн зүйл сүүлийн манай мөрөдөл биелдэг нэвтрүүлэгт орсон эмчилүүлэгчдийнхаа л би хувийг хэлж байгаа шүү. Тэрнээс биш манай эмчилгээнд ороод засвар сайжралтай явж байгаа хүмүүс бол 70-80% байдаг. За тэгэхээр одоо 14 хоногийн хугацаанд ямар эмчилгээ ер нь томилоод хэлвэл хүмүүс маань ямар эмчилгээнд хамаарагдана гэсэн үг. За өнөөдөр хүмүүсийг хүлээж авч гин, хүлээж аваад мэдээж өөрөө тасалгаанд нь байрлуулсан. За эднэртээ бол одоо бид нар өнөөдөр сэтгцийн сорилуудыг авна. Дондох эмнэлгийн хамаарлыг тодорхойлно, түвшин тодорхойлно, өөрсдөр нь онцлуулна, чиглүүлнэ. За тэгээд мэдээж маргаашнаас эхлүүлээд эмийн эмчилгээ, хордлого шаардлагатай хүн байх юм бол хордлого шаардлагыг тайлах тийм эмчилгээнүүд, эмийн эмчилгээнүүд хийгдэнэ. Хажуугаар нь одоо Миннесота загвар 12 алхамт хөтөлбөр суурилсан эмчилгээ маань явагдана. Хандлагаар нь хот заслууд маань явагдана. За тодорхой хугацааны дараа 7 хоногийн нэгд өдрөөс яг бяцлаглууд явна. Нэгэнт энэ маань бас одоо энэ хүмүүс маань өөрөө өөрсдийнхээ эдгэрэл өөрсдийн засвар сайжралыг түмэндээ бас харуулах гэж байгаа учраас эднэртээ бас нөлөөллийн ажлууд бас бид нар хийн. Асуудлыг даван туулаад өнөөдөр засвар сайжралтайгаа сайн сайхан амьдарч байгаа эдгэрлийн ариун туршлагатай ийм хүмүүсийнхээ хүртэл бас эднэртээ тийм ээ уулзалт хийлгээд нөлөөлүүлэх ийм ажлуудыг бас ингээ хийгээд яв. За танд ямар нэгэн шалтгаангүй айц төр төцөн заримдаа ихэнхдээ байнга байсан гэсэн. Одоо яаж ийн танд? Одоо зүгээр. За сэтгэлээр амархан гунж гутарч сандралд ордгоо. Орно. Ихэнхдээ орох уу? Байнга ордгоо? Ихэнхдээ.
Дөрвсий буюу бид нар нөгөө дөрвсий гэд товчлоо ярьчихад байгаа. Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг нэртэй хөтөлбөр шүү дээ, тийм ээ. Тэгээ дөрвөлийг эсвэсгээр нэхэлсэн байгааз тийм учраас дөрвсий хөтөлбөр гэд хоорондоо ингээ яриад хөвссөн. Тэргээрээ хүртэл та бүхэнд ингээ ярих гэдэг. За энэ бол сайн санаа гэдэг сайхан сэтгэл гэдэг ийм хөтөлбөр байгаа. За тэгээд өнөөдрийн биений хичээл болохоор Месото загварын сэтгэлслийн арга буюу би яагаад энд ирвэ гэдэг сэдвийн дор хэдүүлээ ярилцсан. За энэ бол бүлгийн сэтгэлслээр идэгдэг өвчин. Өмнө нь та яагаад те арх хэтрүүлж угаад агүй удцсан. За тэгээд арх хэтрүүлж уудаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ энэ асуудлаа шийдэж чадахгүй олон жилийг авцсан. Тийм үү? Үгүй юу? Тийм. За маш олон хэд хэдэн арга, маш олон архинаас гарах аргыг хэрэгжилж үзсэн хэрнээ нөгөө арга маань үр дүнгүй байсан. Тийм үү? Аха. За тэгвэл яагаад үр дүнгүй байсан бэ гэхээр та буруу хандаад исэн байхгүй юу? Буруу эмчилгээний арга сонгоод исэн байхгүй юу? Олон улсад 1964 оноос хойш архин дондох гэдэг өвчин бол бүлгийн сэтгэл судлаар эмчлэгддэг юм а гэдгийг маш олон жилийн хугацаанд нотлоод, туршаад баталсан. Тийм учраас одоо бид нар яаж ин тэр бүлгийн сэтгэл судлалт нь одоо та сууж эхэлж байна. За энэ бүлгийн сэтгэл судлал хийхэд хэдүүлээ нэг зүйлийг хоорондоо тохирох ёстой. Энэ бол нууц хадгалах зүйл. За би дахиад хэлэхэд би та бүхний бүгднийг хүлээж авсан шүү дээ, тийм ээ. Дахиад хэлэхэд дээрээс нь та бүхнээс нөгөө тестүүд авсан, сэтгцийн тестүүд авсан. Сэтгэл готрол байна уугүй юу? Нойргодл байна уу? Сэтгэл түгшилт байна уу? Тамхи татдаг бол тамхины хамаарал байна уу? Арх хэргэлдэг бол архины хамаарал байна уу? Хамаарал байвал архин доонтох өвчний аль үе шатанд яваа вэ гэдгийг чинь бид нар оншилсан өчтөр. Бүгдөө архин доонтох өвчний хараат байдалд орсон хүмүүс. Тэгэхээр энэ дээр нэг асуудал байх ёстой. Үнэхээр та асуудлаа шийдэх гэж байгаа бол нэгд би үнэхээр архин дондох өвчтөй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудлаас эхэлдэг байхгүй юу? Үгүйсгэлтэй байгаа нөхцөлд миний ярьж байгаа энэ сэтгэлслийн эмчилгээ ямар ч үр дүнгүй. Үгүйсгэл гэдэг нь юу гэж? За би энэ хүмүүсийг бодвол арай гайгүй юм байна да, тий. Энд чи одоо бүр ингээд архиухан төлөө ингээд ямаал хамгаалтал тавьд юм байна, тий. Мөнгөө дуслаад юм байна. Ажлаа таслаад дууд юм байна. Би арай тийм биш болоогүй гэсэн энэ бодлоос эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ арх чи өөрөө архшаад даамжирдаг өвчтөй өвчин. Архин дондох өвчний нэгдүгээр шатнаас би архины асуудалгүй гэдэг юм бодлоос ч болоод архин дондох өвчний хоёрдугаар шат руу орсон. Бас би архины асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйгээс болоод архин дондох өвчний 3 дугаар шат руу орсон байхгүй юу? Тийм учраас энэ үгүйсгэл гэдэг зүйлээс болоод энэ өвчин сэтэрдэг гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар үгүйсгэлээ дарахын тулд яах нь вэ? Нэгд би үнэхээр архины асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Та архины асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас би та бүхнийг энд сууж байгаа юм болов уу гэж би ойлгож байна. За та бүхэн юу гэж бодож байна? За тэгвэл энд ярьсан зүйл эндээс гарахгүй. За та тэгэл амлаж чадах уу? За энд ярьсан зүйл эндээс гарахгүй. Хоёрт нь бид нар ямар нэгэн хүнийг шүүмжлэх гэж энд ирээгүй, тэ? Ямар нэгэн хүнийг алдааг засах гэж энд ирээгүй. Ямар нэгэн хүнд зөвлөгөө өгөх гэж энд ирээгүй шүү бид нар. Тийм болохоор тухайн хүн ярьж байгаа үед үгийг тасалж болохгүй. Нэгд нь. Хоёрт нь тэ нөгөө алдаагийн тэ хэлж болохгүй. Чи тэгээд тэр чин буруу штэ чиний гэж болохгүй байна шүү дээ. Тийм үү? Гуравт нь тэр хүнийг шүүмжилж болохгүй. За ийм хүн 4 зүйлийг хэдүүлээ тохирох юм бол хичээл эхлэхэд бэлэн байна. За юу гэж бодож байна? Тохирж гинөө. За гараар өгч. За баярлаа. Тэгээ анх бол ажил дээр гараад ажлын хамт олонны үед төрсөн өдрөөр баяр ёслолын үеэр уугаад эхэлжсэн тэр үед нөгөө арх уух хэмжээ нь тодорхой хэмжээнд хоол зайтай давтамж нь бас байхгүй байсан тийм ээ. Шаардлагатай зүйл бол ер нь бол байхгүй талдаа байсан. Тэгээд энэ маань ингээ үргэлжлээд давтамжийг ойртоод тэгээ ингээд ирэхээр нөгөө шаардлагатай зүйл өмнө илүү их гарч ирсэн. Шараа тайлах тайлмаар уудаг болсон, хэмжээнүүд өмнө ойртсон, уух хугацаа маань уртулсан, 3 хоног байсан 7 хоног болж эхэлсэн, үргэлжилсэн. Тэгээ цаашдаа нөгөө өөрийнхөө хянах чадвар нь үндсэндээ сулраад
архийг бол одоо 7 хоногоор 10 хоногоор заримдаа бол 15 хоногоор ч юм уу яваад маш хүнд нөхцөл байдалд орж иж нөгөө архиан зогсоох арга хэмжээ авдаг. Бие өвдөөд бүр дийлэх юм болохоор архиан зогсоох арга хэмжээ авдаг байснаас биш өөрийнхөө одоо сайн зургийг хүслээр одоо энэ архийг зогсооё гэж ботхоо болтлоо одоо тэгж архийг ууж эхэлсэн. Яг эхлээд бол гайгүй архийг шилээд ууж ийж боддог байсан бол сүүлдээ бол ямар ч хамаагүй архины төрлийн зүйлсийг сонгоод ямар ч хүмүүстэй ямар ч орчин нөхцөлд хамаагүй очиод уучдаг болох хэмжээнд хүртэл ууж эхэлсэн. Ийм төвтэй байгаа. Тэгээ одоо өнөөдөр тийм нөхцөл байдлаар даван туулах гэдэг энэ дэрээд ингээд сууж байна. За. Та юу н архины асуудыг шийдэх гээд ямар нэг арга хэмжээ авч ирсэн үү? Би бол яг өөрийн шугамар бол зүгээр өөрөө зогсооч, өөрөө болгоч гэж бодож тодорхой хэмжээнд хязгаарлаж явсан боловч ямар нэгэн байдлаар эмчилгээ, сургалт, өөр зүйлүүд хамрагдаж байгаа. Өөрөө ингэж болгоч гэж юу хэр хугацааг авсан бэ? За ер нь бол нэг сар ер нь бол өөрийгөө бариад төвчээд ингээ хязгаартаа тавьж үзчихсэн. За тодорхой хэмжээнд нөгөө төрийн бас байгууллагуудаар хамрагдаад явж исэн үед бол 6 сараар эсвэл 8 сараар ч юм уу архины хэрэглээ байхгүй болгоод сайхан болж ирсэн үе бий. Тэгэл цааш нь тэсгэ болд юм уу эсвэл нөгөө доторх зурчлал нь өөрөө ингээд доторх аяндаа аст юм уу тэв нөхцөлөд үүсгэрээ буцаад нөгөө сонголт руу гараг орчдөг. Тийм байдлууд бол над байсан. За баярлаа. За таны хэм блэ? Болдоотэр. Болдоотэр. Нэг настай. 2009 онд 7 онд хараад нэг жил жоохон тийм виза зэлтээр талаар очиж жоохон ухаар өгөөж тэгээд 2008 оноос хөдөлгөөнд орж ирлээ. Тэгээ 2009 оноос нөгөө одоо та бидний гадуур нөгөө шуудан мод өөрөө удаад хүмүүстэй нийлээд тэгээ ууж ихэд сураад тэгээд явсараагаад нэг үдсэн чид одоо 10 гаруй жил явцсан. Тэгээд нэг ангуул юунд тэг сайхан газар ирээ тэгээд одоо 9 сар болж байна. 9 сар болж байгаа. Тэгээ одоо заастаа уухгүй цэгдэл гэж бодож байна. Таныг архиухад юу нөлөөлдөг? Нөгөө би харцуухад агуу хөгтөд агуу хөгтөг өөрөө өгч байх. Тэгээд ууж эхэлсэн дээ. Хоо цалаа явцсан тэгээд. Цалаа явцсан. Тэгээд тэрнээс болоод сэтгэл санаа орно. Тэгээд уугаад эхэлсэн. За баярлалаа. За насаа. Өмнө нь боломжийн ажил төрлөөлөл хийгээл явж байсан. Тэгэл нэг өөртөө нэг эрдэнэ гэдэг жишээл тэгэл нэг тэгж явсаар гал нэг архинд гүн үнийг орсон л та. Сүүлийн 5-6 жил бол ер нь тууштай нэг архинд бол ороод ер нь бол хүрээлэл гэдэг зүйлээ бас архины найзууд гэдэг зүйлүүдээр солио. Архинд бас илүү орсон л та. Тэгээ нэг одоо нэг миний нөгөө винч нэг ийм газар эмчлүүлж үзээгүй байж байгаа. Тэгээ ийм нэг сайн газар байд юм яриад бас эмчлүүлээ. Бас нэг яагаад. Тэгээ одоо нэг сүүлд одоо нэг ийм бүхтэлбэр таврагдаад тэгээд одоо бас өөрөөгөө нэг засаа гэсэн бас энэ зүйлээс нэг жоохон ангижрий гэсэн бас бодол өөртөө нэг зорилго тавьчаал ерөнхийдөө явж байгаа. Чамд юу архиух шалтгаан юу гэдэг юм бэ? Ер нь л өөрийн тэгээ нэг уухгүй байж байгаа л яг нэг шалтгаан нэг гэх юм бол тэгээ нэг яг нэг хүмүүс ярьдаг ч нэг өөрсдөө яг нэг ууж исэн найз нөхд төр очдог ч юм уу. Тэгээ яг тэр хүрээллээс юм жоо тэр хүрээллээс ер нь нэг салаа гэсэн бодлоо нь одоо сүүлийн үед л орсон. Шалтгаан. Тэгээ шалтгаан нь бол тэгэл нэг одоо нэг байхгүй байж байгаа нөгөө хэд дээр очиод хөөш насаа чи яасан сайхан болцсон юм даа хөшөө. Тэгээ ганц татчихад яавал гэж дээ. Тэгээ зүгээр болчих штэ гээл нөгөө нэг ганц татах нь дотроо өөртөө ярьж аал за нэг татаад үзэж татчихвал яа тэгэл тэгдэг тэр нь бол шал худлаа цаашаа явчихдаг. Нэг нь хоёр болоод тэгэл үргэлжлээл тэгэл нэг хуугараа тэгж явал. Чи тэгээд юу надад архиухгүйгээд ямар арга хэмжээ авч ирсэн бэ? Өөртөө тэгээ нэг арга хэмжээ авч ирсэн нэг уухгүй нэг 2-3 сар нэг бүр болж л байсан л да. Тэгээ 5-6 сарч болж байсан. Өөрөө уухгүй гэд хичээгээд үү? Хичээгээд. Тэгэл ерөөсөө тэгэл яг нэг уудаг хүн чинь нэг одоо нэг цаанаас нь тэгэл сонин тэгэл альва нэг ажил төрөл дээр ч юм уу бас нэг ин гадуур чинь тэгэл нэг найз нөхөд өмнө уулзаагүй найз нөхөд тааралдаад ч юм уу. Тэгэл таарлтангууд тэгэл ойрд уулзаагүй юм чинь
хоолнд орчаал за хоёулаа ганцхан уугаал зүгээр салъя гэсэн бодолтой явдаг. Тэрнэрээс удлаа бол явждаг. За баярлаа. Аашаа. Ажлыг бол хийх дуртай, сонирхолтой. Бас гагнуурчин сантехникч мэрэгчлээ. Хүнд машин механизмын бас оператор. Мэрэгчлэр ажлыг үйл хаана бол хаана л намайг авъя гэдэг. Чадвартай, хурдтай, юмыг хурдан ойлгодог тэгээд. Тэгээд архийг бол багаар нэг өдөр найзуудтайгаа шоудаад уухад бол яах вэ? Уудаг л байсан. Сүүлдээ нэг өдөр маань 2 өдөр, 3 өдөр болж үргэлжлээ. Имэдүү хоёроо өнгөрснөөс хойш бүр их уудаг болсон. Нэг өдрийн зайтай хоёулын алдаад уудаг болсон. Тэгээ ах эгч нар маань намайг за хаширдэн маань жоохон уугаад ах дуртай боллоо гэд. Ээж аав маань байхгүй л баг хот өнгөрсөн. Тэгээд имэд дээр өссөн болохоор. Тэгээ намайг нэг юуны архины эмчилгээнд явуулж ирсэн. Сүүлийн 6 сараас хойш амар ууж үзлээ. Өдөр хоног алхасахгүй ууж үзсэн. Эхэндээ өөрийнхөө мөнгөөр тансаг юм хэрэглээ явдаг гэсэн бас сүүлдээ тэр тансаг минь дууслаа. Хүн хамтанд задуулаа юмаа дээрэмдүүлдэг болж чинь. Тэгээд хамгийн хямдхан архийг олж уудаг боллоо. Хүмүүсийн тал үлдээсэн ПВ-ч уудаг боллоо. Одоо шижилгүүгээр аваад уучдаг болсон. Тэгээд би одоо нэг нийгмийн амгаланд тусгай төвд ирснээс хойш архийг ямар арх ухаар ямар болдгийг би өөрөө мэдээ харлаа. Ямар нэгэн шалтгаан байсан. Тэ? Олон нэг 3 өдөр арх юу ажлаа хийгээ явчихаар айгу ядраад уучаад унтахаар айгу сайн хамраадсан. Тэ? Нэг хоёрт нь юу? Гэр бүл ганцаардаад байсан. Тэ? Гэр бүл орхиод явцсан. Тэ? Өөр ямар шалтгаан байсан? Бүгдэнд нь яаж энэ архийг энэ өвчнөр өвдөхөд ямар нэгэн зүйл нөлөөлсөн. За би нэг зүйл яриа. Архин дондох өвчин бол удамшдаггүй. Энэ бол олдмол өвчин. Тэгэхээр за манай удамд нэг за аав жоохон хэтрүүлж уудаг гэсэн би угсаа арчин болох нь тодорхой гэж юусэн бодож болохгүй. Энэ бол удамшдаггүй. Энэ олдмол өвчин. Сүүлийн үед 18 оны судалгаар удамшдаггүй гэж ярьсан бол сүүлийн үед 21 оны судалгаар энэ удамшлах хандлага байж магадгүй гэж зүгээр таамаглал байгаа. Гэхдээ яг удамшна гэсэн яг тодорхойлолт бас байхгүй. Хэрвээ эрдэмтэд энэ дэр нэг бүр ингэж санал нийлсэн шүү дээ. Хэрвээ архин дондох өвчин удамшдаг бол одоо жишээлбэл манай аав архиудаг уу те? Архин дондох өвчтэй бай гэж бодъё л доо. Тэгвэл би удамшлаад яаж архин дондох өвчнөр өвдөх магадaltaй болчихж байгаа шүү дээ. Тэгвэл би заавал архин дондох өвчнөр өвдөх магадaltaйгүй байх боломжууд байдаг гинэ. Тэр нь юу юм гэхээр би төрсэн цагаасаа гисүүлээд ямар нэгэн архитай холбоотой миний амьдрал тийм ээ архитай холбоотой зүйлүүсээ байхгүй байх юм бол би заавал архин дондох өвчнөр өвдөхгүй байх бүр 100% магадaltaй гэдэг бас гаргаад ирсэн байна. Тэгэхээр бид нар яах нь вэ? Хичнээн ингээд тийм ээ өөр хүн амьд уудаг байсан ч гэсэн та өвдөхгүй байх бүрэн магадaltaй. Дээрэс нь яг үнэхээр архин дондох өвчин 100% удамшна гэдгийг хаанч батлаагүй. За тэгэхээр энэ өвчнөр өвдөхөд яаж вэ? Шалтгаан нөлөөлж байгаа шүү дээ, тий? Шалтгаан. За одоо ингээд шалтгааныг нөлөөлж ин гэхээр та бүхэн нэг юм анзаараад үзээрэй. Энэ бүгд сэтгэл зүйн шалтгаан байгаа. Андаа сэтгэл зүйн шалтгаан. Тэгтэл ингэдэм байна л да сэтгэл гэдэг чинь эргэтэн. Та нар нөгөө нэг бөөрийн эмч, зүрхний эмч, тий? Ходоодны эмч, эмгтээчүүдийн эмч гэл бүх эргэтнүүд чинь нэг эмчтэй шүү дээ, тий? Яг энтэй адилхан сэтгцэн эмч гэж байждаг, тий? Сэтгцэн эмч гэж байдаг гэдэг нь маань юу гэсэн үг юм бэ гэхээр сэтгэл гэдэг бол өөрөө эргэтэн байхгүй юу? Сэтгэл гэдэг эргэтэн учраас өвддөг. Өвдсөн ч гэсэн тэрийг эмчлэх гээд яаж юм? Нэг эмч байж идэг. Гол нь манайхан сэтгэл гэдэг эргэтэнг өвдүүлчихэд эмчлүүлдэггүй зүгээр шууд хайчдаг. За би жишээлбэл ингээд гарлага өргөс оруулчих. За нэг 3 хон чи яах вэ? Өчөө орн те ингээд улаанда те. Тэнгүүд нь би өргөсийг нахахгүйгээр эм тавьж боогоол те цэвэрлээл боогоо яваад бай. Асуудал шийдэгдэхгүй. Үгүй. Тэ. Энэ өргөсийг авч иж асуудал шийдэгдэнэ. Тэгвэл та ямар нэгэн насандаа те залуу, эдэр, хүүхэд ийм насандаа сэтгэлээ гэмтээсэн байхгүй. Тэр сэтгэлээ гэмтээснээ та яаж ин эдгүүлээгүй, засуулаагүй. Сэтгэлээ гэмтээчээд эмчлүүлээгүй учраас таны нөгөө жижигхэн шарх яаж ин архшаад, буглаад, эдэлцсэн. Сэтгэлийн гэмтэл нь хоёр дахьчоор
ямар нэг юмд донтолтонд оролдог байхгүй. Тэгэхээр ямар нэгэн зүйл донтсон хүний яаж ийн суурь шалтгаан нь сэтгэлийн гэмтэл байдаг. Энэ болохоор манай эмэгтэй хүүсний хүмүүс төр бүр ил тод байдаг. Зарим нэг хүмүүсийг бид нар бүр энэ бүр сэтгэлээр өгцөн явж илээ. Тэ? Чи бүр сэтгэлээр хүнийг өхүүлэх үг хэлжлээ. Тэ? Бид нар ярьдаггүй. Ярьдаг те. Тэр бид нар яаж мэдтээ? Тийм танд нэг мэдрэмж өгдөг шүү дээ те. Гадных байдал, үйлдэл, дээрэс нь үгээр танд ингэж мэдрүүлдэг. Тэрс бид нар харах уу? Харахгүй. Тэгэхээр яаж ин сэтгэл гэдэг эртэн бол өвдөг гэдгийг бид нар яаж ин мэдчихлээ. За сэтгэлийг юу яг юу өвтгдөг юм? Яг үнэ үг. Нэгд үг. Хоёрт нь юу? Үйлдэл. Үйлдэл. Зөв. Өөр. Үг үйлдэлээс хамгийн эхлээд нэг юм гэмтээдэг байхгүй. Мэдрэмж. Яг үнэ. Одоо ингээл хамгийн наадс нь би сая тайлбарлаа шүү дээ тий. Ингээ бүгдээр ингээ суучгүй би орж ирэнгүүтээ ахын урд ингээ суучил да тий. Танд ямар эвгүй мэдрэмж байна уу? Тэ нэг тийм ингээд гадуурхаад байгаа юм шиг намайг тоохгүй байгаа юм шиг энэ мэдрэмж. Энэ болгоноос яадгүй. Сэтгэл хамгийн эхлээд гэмтчихдэг байх юм шүү дээ. Хамгийн эхлээд гэмтэн. Эрэгтэй хоёр хүүхэд хоёулаа ингээд гүйж бол унчхаар би гүйжчил эмэгтэйг нь эви яасан өвдсөн үү гээл те. Нэг өвдсөн мэдрэмжийг гадагшлуулах гал нөгөө чинь би өвдсөн гээл мэдрэмжийг гадагшлуулдаг. Эрэгтэй нэг бос эр хүн байж битүү хэлэх гэдэг. Тэгдэггүй. Ийм болохоор эрэгтэй хүмүүс яадаг байх нь мэдрэмжийг хатагшлуулдаггүй. Нөгөө эр хүн зүрхэндээ уйлд юм аа өөр юу вэ? Эмэгтэй хүн шиг ингэж шалжихгүй машихгүй гэд ингэчдэг юм байна л да. Иннээсээ болоод яах нь сэтгэл гимтэл. За тэгжээд л яах вэ? Арх. Өөрөө мансуурлах төрлийн бодис. Хүн мансуурахаараа ухамсар тухайн дарагдана. Тэ? Болохгүй гэсэн зүйлийг болох нүдээр харна. За архиугаад нөгөө нэг би чи эр хүн эмгтэн хүн шингээл шашхинахгүй те гэж бодож исэн бол архиугаад нөгөө ухамсар байхгүй болгоод хилийг өсөөнө хилчдэг. Тэ? А энийгээ юу гэдэг вэ? Зориг ороод. Тэгдэггүй. Өөрөөр хэлбэл тий сэтгэс нөлөөт юм. Таны сэтгцийн байдлыг өөрчлөөд ухамсар гэдэг зүйлийг дараад хэлэх ёсгүй юу чи хэлүүлээд ярих ёсгүй юм чи яриулаад хийх ёсгүй үйлдэл чи хийлгүүлээд байгаа биз дээ. Масуураад. Яг ийм байгаа учраас яаж ин зарим нэг хүмүүс эрэгтэй хүмүүст нөгөө ярмаар байсан юм а ярьсан учраас нөгөө дотор нь ингээ сайхан онгоочдөг учраас ер нь хэрэгтэй. Гэр хүнд хэрэгтэй зүйл гэж хүлээж аваад байгаа юм. За та бүхний санал юу гэж бодож байна? Миний ярьсантай санал нийлж байна уу? Нийлж байна. За тэгэхээр би энийг яагаад ярьсан бэ гэхээр за нэг сэтгэл гэдэг чинь эрэгтэй юм биш үү? Сэтгэл гэдэг эрэгтэн гимтээдэг зүйлүүд юу байдгийг бид нар мэдчихлээ. Үүнээс хойш багахан гимтэл тийм ээ нөгөө мэдрэмж ч юм уу жоохон сөрөг мэдрэмж ч юм уу зарим нь энэ ч бүр эерэг мэдрэмж хүртэх хүний сэтгэлийг гимтээдэг нь штэ. Эерэг гэдэг нь сайн сайхан мэдрэмж. Тэ? Одоо ах ярьж штэ. Надад бол ингээд юм байгаа би дэндөө нөгөө хүмүүс ингээд чи мундаг чи сайн тэ чи мундаг гэл ингэсээр байгаад энэ хүний сэтгэл яасан гимтсэн байхгүй юу гимтсэн жаргалдаа ташуураад гэдэг бол яг энэ хүн нөгөө яг энэ талын ямыг мэдгүй учраас яг зөвөр илэрхийлж байгаа байдал нь бол зөв. Тэгэхээр эерэг болон сүрэг мэдрэмж хүний сэтгэлийг гимтээдэг байна. Хэрвээ та эерэг болон сүрэг нөгөө сайн болон муу гэдээ ярьчихъя л да тий. Мэдрэмж та авсан бол тэрийг заавал гадагшлуулчих хэрэгтэй. Тэгжиж өөрийнхөө сэтгцийн эрүүл мэндийг хамгаална гэдэг зүйл ярьдаг байхгүй. 100% та бүхэн туслахад бэлэн ийм хамт олон хүлээж байгаа учраас та бидэрт итгээрэй. Тэгтээ би дахиад хэлье да одоо миний нэг хэлэх үг гэдэг шүү дээ. Бид нар таныг архинаас гаргана гэж амлахгүй ээ. Архинаас гарахад шаардлагатай бүх зүйлийг тултал нь өгөх гээд манай баг хичээх юм байна. Тэгтээ 80% танаас шалтгаална шүү дээ. Тэ та ингээд миний ингээд удирдах байгаа хичээлд оролцохгүй тэ нөгөө төрөний тохирсон амлалтанда хүрэхгүй хичээлдээ суухгүй байвал бид нар яаж чадахгүй. Тэгэхээр танаас маш их шалтгааллах нэ? Тийм ээ? За ингээд явъя тийм ээ. За. Энэ гэр бүл байж. Миний хайртай хүүхдийг хэн хайрлах юм? Танаас өргөн хайрлахгүй. Тэр таны л өргөн гэж. Манай 5 давхарт энэ 504-т бүнээр хэвтэж байгаа. Тийм өчтөр тантай уулзсан байсан. Юу эцгэж манайхаа 40-тай ирлээ.
За сайхан хэлж ирээ. Сайхан хэлж ирээ.